Магадгүй бас зарим талаараа хүнд гэж хэлж болох сэдвээр ярилцахад бэлэн болсон байна. Энэ яагаад энэ асуудал бас манай нийгмийн санаа зовох асуудлуудын нэг болсон бэ? Бид нар номхон талаан баруун иргэн бүстэй одоо эхнээсээ хоёрт буюу Солонгосын улсын одоо дараа ороо явчихна гэсэн. Амиа орлолтын асуудал маш ховор сонсогддог тий. Үнэн худал мэдгэдэггүй тэгсэнгийн гэснэг нь цувын яриагаар ингээл нэг сонсогддог байлаа шүү дээ. Энийг ингээд судлаад одоо бид нар үзэх юм бол 15-аас 34 насны залуу хүмүүс илүү өнөөдөр нас орж байна. Ерөөсөө л яг л одоо тийм эдл амьдралын төлөө явж явах насны ирчүүдийн дунд амиа орлолт хамгийн өндөр байгаа л өндөр. Хүн нэг амьдрын гэж бас ярьдаг тийм ээ. Тэгэхээр энэ бол асар хүнсэнтэй. Энэ амьдраад буцна гэдэг бол энэ хугацаа тийм ээ. Тэгэхээр тэрнээс одоо татгалзах хэмжээнд хүрч штэ тийм ээ. Хүүхэд өнөөдөр амиа хорлож үхье гэж бодож байна гэдэг чинь энэ асуудал ямар гэр бүлийн хүрээнд, сургуулийн хүрээнд тий. Ер нь хүүхдийн чинь ганц одоо чухал одоо орчин бол гэр бүл, сургуулийн сургалт. Бас манай үндэсний ч онцлог гэж магадгүй одоо хин нэгэнд бид нар нөгөө зовсон одоо муугаа харуулахгүй ч гэдэг юм уу. Тэрийг илүү дотроо илүү хадгалдаг ч гэдэг юм уу. Бусдад одоо яривал одоо энэ муу ч гэдэг юм уу. Нэг ийм бас онцлог байхыг үгүйсэхгүй. Бүх юм ингээл тэр үед одоо маш хүнд байгаа тэр сэтгэл хөдлөл бол төр зурих юм байгаа шүү дээ. Төр зурих тийм маш төр зүрийн маш хүчтэй л болж ирж байгаа мэдрэмж. Одоо өсвөр насны хүүхдүүд бид нар дээр ирээд зөвлөгөө авч байна. Тэгээ аав ээж хоёр ингээд хэрэлдээд зодтолтоход би тэрийг мэдэрмээргүй. Мэдэрмээргүй байгаа учраас би өөрийгөө өвтгдөг. Тэгээ чи юугаар өвтгөж гэнэ үү гэхээр л нөгөө янз бүрийн юмар өөрийгөө зүсдэг юм байна шүү дээ. Бид нар эргэн тойрондоо байгаа хүмүүстэйгээ гэдэг юм уу те яаж харьцуул эсвэл ерөн сэтгэл зүйн хувьд хүнд байгаа хүмүүсээ яаж уншилж бас анхаарч юмар юм бэ чинь ингээл яг эргэн тойронд л болж байгаа л үйл явдал шүү дээ те. Подкаст үзэж байгаа хүмүүстээ энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр бид нар бас эрчүүдийн дунд Монголын нийгэмд бас нэлээд тулгымцсан асуудал болоод байгаа. Магадгүй бас зарим талаараа хүнд гэж хэлж болох сэдвээр ярилцахад бэлэн болсон байна. Манай өнөөдрийн дугаарт надтай хамт зочин хөтлөгчөөр Хувьсэл продакшны жүжигчин продюсер Монгол Улсын гавьяа жүжигчин Урнаа агч маань хүрэлцэж ирсэн байна. Завгүй их ажлын хажуугаараа бидний урилгыг хүлээж авч ирсэнд баярлалаа. За бид хоёр хамтдаа Монголд амиа хорлолт ямар төвшөнд байна? Энэ яагаад энэ асуудал бас манай нийгмийн санаа зовох асуудлуудын нэг болсон бэ? Хамгийн гол нь яаж урьдчилан сэргийлэх вэ гэдэг энэ асуултуудыг тавихаар сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвийн сэтгэц нийгмийн эрүүл мэнд хариуцсан дэд захирал Хангаан ухааны доктор Алтанзул эмчигээ урьж оролцуулж байгаамаа. Maincast-ийг хүргэхэд Mons Cosmetic хамтран ажиллалаа. Гоо сайхны тэргүүлэх үндэсний үйлдвэр Mons Cosmetic. За тэгээд хэдүүлээ хамтдаа өнөөдрийнхөө подкастыг эхлэе. За мэдээж одоо урт талт нь энэ бол сэдвийн хувьд бол хүнд сэдв тийм учраас бид нэр одоо энийг одоо хүмүүстэй ингэж амиа хорлож ингээд арга зам мэдээж одоо заагаад юм уусгүй бол задлаад ярихгүй. Хамгийн гол нь яавал шийдэл байж болох вэ? Яавал эндээс урьдчилан сэргийлж болох вэ гэдэг талаараа бол ярина гэж бодож байна. За хамгийн түрүүнд бидний дунд нийтлэг ойлголт байдаг. Ер нь монголчууд тайван хүмүүс одоо өрөнд ороод нөхцөл байдал хүндэрсэн ч гэсэн хоосон хүний 2 жихийн авахгүй ёдоо гэж байждаг шүү дээ тэгээ тийм учраас бидний дунд бол амиа хорлолт бол маш бага байдаг. За одоо бидний мэддгээр уламжлалт ойлголтоо орж ийлвэл Япончууд ч юм уу Солонгосчууд бол маш их амиа хорлдгоо гэж бид одоо нийтлэг юм яриа байдаг. Тэгвэл яг тоо статистик ер нь биднийг яг энэ асуудал дээр ямар хөө байгааг юу гэж хэлж байгаа вэ гэдгээс эхлэе гэж бодож байна. За тэгэхээр биднийг одоо жоохон байхад 20 жилийн өмнө энэ одоо салбарт сэтгцэн эмч болоод орж ирж байхад амиа орлож нас орсон тохиолдол бол Япон улсад их байдаг гэдэг судалгаа байдаг байсан. Гэтэл одоо бол бид нар 20-од одоо жил болоод өнгөрөхөд өнөөдөр бол Япон улс бол амиа орлтыг бол маш сайн бууруулж чадсан улс орнуудын нэг болсон байдаг. Харин одоо манай улс ямар түвшинд байгаа вэ гэвэл бид нар номхон талаан баруун иргэн бүстэй
одоо эхнээсээ хоёрт буюу Солонгосын улсын одоо дараа ороо явж чинь гэсэн үг. За тэгэхээр энэ бол одоо дэлхийн одоо үзүүлэлтийг одоо авч үзэхэд бол дэлхийн одоо дундаж үзүүлэлт гэж байгаа тийм нийт улс орнуудад одоо амиа орлож нас орсон үзүүлэлтүүд бол дунджаар бол дэлхийд нэг 900 мянган хүн амд 100 мянган хүн 9 тохиолдол амиа орлож нас ордог байна. Гэтэл Монгол улсад бол энэ тоо баримт одоо 2019 оны судалгаа за 21 оны дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээгээр бол энэ тоо бол 18 болчиход байна. Өөрөөр хэлбэл энэ тооны ард бол юу вэ? Дэлхийн дунджаас манай улс бол 2 дахин их. Тэгээ номхон талаан баруун үргийн бүстэй болохоор Солонгосын дараа тий өмнөд Солонгосын дараа 2 дороо явж байгаа гэсэн. Тэгэхээр бидний уламжлалт утгаараа ойлгодог гэдэг юм уу? Хуучны ойлголт бол биш болжээ тий. Тэгэхээр энэ бол ингээ манай нийгмийн бас нэг том асуудал болж штэ хүн чинь нэг юм хичнээн хүнд байсан ч гэсэн тэмцэх хэвээр амьдрах хэвээр тэмүүлэх хэвээр тий энэ одоо өглөө нарыг харж орой одоо орондоо ороод тэгээд одоо ямар ч асуудал байсан тэрнийг даваад гарна гэдэг итгэл үнэмшиж хүнд одоо ер нь хүний хүн байлгаж байгаа юм шүү дээ тий. Тэгэхээр тэрнийгээ орхиод ингээд амиа орлоно гэдэг юм шийдвэр гаргахад хүн мэдээж дотор нь олон юм болж байгаа бах бас олон юм нөлөөлж байгаа. Тэгэхээр тэр одоо шалтгаануудын тухай ярина л гэж одоо бодоод байна. Тэгээ сая ингээл эмчээ яриаг сонсоол манай одоо энэ тоо үзүүлэлтээр аяг дээгүүр ороод байна шүү дээ. Надад бол маш харамсалтай санагдчих. Яагаад гэвэл намайг хүүхэд байх үед ч юм уу эсвэл ингээд янз бүрийн одоо эсвэл сошиал медиа ч юм уу байдаггүй байсан шүү дээ. Тэгтэл ерөнхийдөө энэ амиа орлолтын асуудал маш ховор сонсогддог тий. Үнэн худал мэдгэдэггүй тэгсэнгийн нэг цуу яриагаар ингээд сонсогддог байлаа шүү дээ. Хэрвээ одоо ингээд зулаан эмчи ярьж байгаагаар ингээд ийм өндөр түвшинд очоод энэ ийм нөхцөлд бий болох энэ одоо ямар нэгэн шалтгаан гэж байгаа шүү дээ тийм ээ. Үеийн шалтгаан гэж байгаа шүү дээ тодорхой хэмжээнд тий. Тэгэхээр сүүлийн 20 жилийн хугацаанд бол энэ өснөө гэдэг бол бид нар үнэн ямар шуган яаж жоохон амьдраад байна аа. Хүүхдүүдэд яаж жоохон хүмүүжүүлээд байна аа. Тэ нийгмийн байдал, хүмүүсийн аж амьдрал, эцэгхийн нөлөөлөл ялангуяа. Энэ бол мэдээж хамаатай. Мэдээж хамаатай. Тий. Надад бол аюу тийм аим бид кинон дээрээс л хардаг ч юм уу. Ингээд сонсохоор яг үнэндээ би эмчийн яриаг сонсохоос өмнө манайх нэг жоохон байр идэлэн гэхдээ нэг тийм амар өндөр үзүүлэлт биш гэж яг үнэндээ бодчихсон. Тийм баг ярих сэдв мөн үү биш үү гэж бодчихсон. Тий. Ер нь бол аюу анхаарах сэдв болчиход байгаа. Бид нар ингээд тоо статистикаа хараад үзэхэд жилдээ одоо энэ тоо бол одоо нэгдүгürt доктортой өндөр байна. Бид нар жилээс жилд л одоо доктортой хөгжлийн зорилтын одоо эрүүл мэндийн нэг үзүүлэлт нь бол амиа орлтыг бууруулах гэдэг үзүүлэлт байдаг. Гэтэл бид нар эрүүл мэндийн янз бүрийн урьдчилан сэргийлэх арга хэмжээ авж байгаа хэрнээ энэ тоо бол одоо огт буурсан үзүүлэлт байхгүй байгаа. Тэгээд нөгөө талаараа энийг ингээд судлаад одоо бид нар үзэх юм бол 15-аас 34 насны залуу хүмүүс илүү өнөөдөр нас орж байна тий. За тэр нас орж байгаа одоо хүмүүсийн маань одоо эмэгтэй эрэгтэй гэдэг ингээ хүйсээр наваад үзвэл эрэгтэйчүүд 6 дахин их эмэгтэйчүүдийг бодоход нас орж байна. Тэгэхээр ерөөсөө л яг л одоо тийм эдл амьдралын төлөө явж явах насны эрчүүдийн дунд амиа орлт хамгийн өндөр байгаа. Өндөр байгаа. Энэ нь бол одоо бидний хамгийн чухал анхаарах ёстой асуудал болоод байгаа. Өөрөөр хэлбэл ажил, амьдрал, хөдөлмөр эрхлэх, хайр дурлал тий одоо маш олон карьерч гэдэг юм уу тий тэр үеийнхээ бодох нас үстэй тийм ч. Тэгээд ирчүүд ягаад дийлэх байр суурь эзлээд байгаа ер нь ямар нэгэн тийм шалтгаан ч юм уу тийм дэвшүүлсэн тийм таамаглал одоо тийм харьцуулсан үзүүлэлт гэж байд юм уу? Ер нь яг судлаачид бас судалж байна л да сүүлийн жилүүдэд Дэлхийн банкны одоо гендрийн одоо тэ ирчүүдийн эрүүл мэндийн судалгаанууд байна. За Монголд бас амиа орлтын одоо шалтгаан нөхцөлийг судалсан судалгаануудаас харахад за ер нь эрэгтэйчүүд бол илүү хийгээд байна. За тэрний цаана эрэгтэйчүүд мань юу вэ гэхээр эрүүл мэндийн боловсрал ямар гэдэм болоо. Эмнэлэгч ер нь дийлэнх нь эмэгтэйчүүд, за хүүхдүүд, настангууд. За манай эрчүүд болохоор за чи үзүүлчих те. Би яах вэ? За миний эрүүл мэнд гайгүй гэл ер нь л нэг ийм хандлагатай те. За чи эмнэлэгт очиод нэг урьдчилан сэргийлэх үзлэг хийлгэж гэвэл за ер нь л очихгүй нь бараг дийлэнх нь. За энэ талаасаа бас эрүүл мэндийн боловсрал гэдэг талаасаа байна. Нөгөө талаараа эрэгчүүд бол нэг тийм
өөрийнхөө одоо асуудлыг ингээд нээлттэй би зовоод байна, би хэцүү байна, би шаналж байна, би өвдөж байна гэж ярих нь харьцангуй бага. Эмэгтэй хүн бол одоо илүү их репортлдог гэж байгаа, илүү их одоо мэдээлдэг. Би ингээ өвдөд байна, миний сэтгэл санаа онцгүй байна тий. Тийм учраас тэгж ярьдаг, хэлдэг учраас нэг тусламж үйлчилгээндээ илүү одоо орчдөг. Илүү тусламж үйлчилгээг авчдаг. Найзтайгаа сайхан яриад сэтгэл санаагаа онгойлгочдаг. Гэтэл нөгөө ирчүүд маань яах вэ гэхээр архиун тий нөгөө юм ярьж чадахгүй юм чи яах вэ гэхээр архиуж хийж нэг сэтгэл нь онгойж юм ярих нь биш шүү дээ. Эсвэл тамхи татна. Эсвэл одоо сүүлийн үеийн залуучууд маань бол мас урлах бодис хэрэглэгч гэдэг юм уу? Өөрийгөө тоглох ч гэдэг юм уу? Энэ буруу нөгөө хортой одоо тэр зан үйл рүү илүү нөгөө стрессийг тайлаад байл гэсэн үг л дээ. Тэгэхээр энэ магадгүй одоо нөгөө амиа орлох эрсдлийг илүү нэмэгдүүлээд байж магадгүй гэсэн юм судалгаанууд байдаг. Мөрөдөө тоглоом бас их нөлөөлж байгаа шүү. Залуучууд бас. Ерөөсө бүх гацаанд ортлоо маш хөрөнд орцсон ингээл ерөөсөө хөлбөрг болол бас. Намаа хүүхэд байхад тэгдэг байсан шүү дээ. Энэ Эрдэнэт хүний аймаг гэж ярьдаг ш бид нар тий. Эрдэнэт хүний аймаг. Хүн нэг амьдрын гэж бас ярьдаг тийм ээ. Тэгэхээр энэ бол асар хүнсэнтэй. Энэ амьдраад буцна гэдэг бол энэ хугацаа тийм ээ. Тэгэхээр тэрнээс одоо татгалзах хэмжээнд хүрч штт тийм ээ. Тэгэхээр надад айгүй аимшигтай санагдаад байна л да. Тэгээд ямар сайндаа хөтлөгчийг ингээд ий сэтгэл хэлэхээ бүр ингээд бүр юу ярихаа мэдгүй яах ёстой болоо гэдэг бодол төрөөд байгаа байхгүй ямар амар юм бэ гэдэг тийм ээ. Дээр үед ч бас аавж ярьдаг байсан шүү дээ. Өөрийнхөө амийг хорлсон үнд газар олддгүй ингээл гэл тий. Бүтгэж ярьдаг байсан шүү дээ. Тэгэхээр ингээд өсний дараа ингээд оршуулах газар өгөхгүй байх ч бас муухай юм да. Тэгээ тийм өнцгөөс нь бодож байгаа шүү дээ хүүхэд байхад тий. Тэгэхээр энэ яг нөгөө 10, 15, 20 жилийн нийгмийн байдал тэр үе үеийнхаа юунаас болж бас энэ өсөлт бас ихсээд байгаа юм шиг байна тий. Мэдээж тийм байгаа. Одоо ерөөсөө бол 90-ад оноос хойш бол одоо нийгмийн байдал докторгүй болсон тий. Улс төрийн байдал докторгүй, нийгмийн эдийн засгийн докторгүй үзүүлэлт, ажилгүйдэл, ядууралч гэдэг юм уу тий. Архитект мансуурал, хүчирхийлэл тий. Өнөөдөр ямар их одоо хүчирхийлэл үр дагавраас гарсан гэмт хэрэгүүд байна тий. Ингээл ярих юм бол нийгэмд гарч байгаа нөгөө буруу одоо дадал зуршлууд, буруу зан үйлүүд. За одоо бид нар чинь бие биентэйгээ сайхан харилцаж, илдэг найрсагч байж чадахгүй байна. За энэ байдлууд бүгдээрээ л одоо зөвхөн одоо нэг л хүчин зүйлээс болоод тэр хүн үхий гэдэг шийдвэр гаргахгүй байгаа шүү дээ. Нэг хүнд олон л юм нөлөөлж байгаа шүү дээ. Наазах нь гэр бүлдээ ирэхэд эхнэр нь муухай харьцаж байгаа ах. За ажил дээр очингууд ажилласаа халагдчихж байгаа ах тий. Магадгүй одоо аав ээж нь яадаг энэ туслахгүй дэмжихгүй байгаа ах ч гэдэг юм уу. Эсвэл эдийн засагтай тэр хүн өртөө ширтэй. Энэ бүх юм л давхцаал тэр хүний амьдралд өнөөдөр за одоо би ингэж амьдрах хэрэгтэй юу гэдэг байдал руу. Одоо шинэ 15-аас 35 нас гэдэг жин шүү дээ. Энэ 15 настай хүүхэд гэдэг чинь 10 жилийн хүүхэд болчихж байгаа байхгүй юу? За хүндлэнгийн үүдийн гэр бүлийн хүчирхийлэл ч юм уу тийм ээ ээж авийн хайхрамжгүй байдал байж болох юм. Бас үеийнхний одоо энэ гадуурхалт. Энэ бол нөлөөлөх үү? Нөлөөлнө, маш их нөлөөлж байна. Өнөөдөр одоо бид нар ингээд хид удаагийн одоо энэ яг энэ амиа оролтоос сурсан сэргийлэх чиглэлээр ажилладаг бүхий л одоо байгууллагууд ингээд хилцээ сууж хаад хүүхэд гэдэг ярих юм бол бид нар бүр өсвөр нас өмнөх насыг ярих гэдэг шүү. Тэгэхээр хүүхэд өсвөр үеийнхний одоо амиа хорлох оролдлого маш их байна штэ гэж цагдаа хүртэл хэлээд байгаа. Тэгээ одоо энэ чи юу хэлж яана гэхээр өнөөдөр бид нар бага насаа бодвол хүүхэд байхдаа бид нар үхий гэж бодох тийм бодол орж ирэх үү? Харин дөрөөсөө харин талхаа тэгээд сүүлийн үед болсон хэрэг. Гэтэл одоо энэ тухай хичээл нөгөө бодолгүй юм байна тийм. Энэ тухай бид нар нөгөө юу яагаад байна л та яриад байна гэсэн. Өөрөөр хэлбэл хүүхэд өнөөдөр амиа хорлож үхий гэж бодож байна гэдэг чинь энэ асуудал ямар гэр бүлийн хүрээнд, сургуулийн хүрээнд тий. Ер нь хүүхдийн чинь ганц одоо чухал одоо орчин бол гэр бүл, сургуулийн орчин. Тэгэхээр тэр орчинд л өнөөдөр одоо ялгуурлал, гадуурхал, үе тэнгийн дээрлэхэлт, магадгүй цаана хүчирхийлэл тий. Гэр бүлийн одоо ээж аавын харьцаа муу ах, гэр бүл салалт ч гэдэг юм тий. Улаасаа энэ үзэгдлүүд нэмэгдэж байгаа юу? Нэмэгдэж байгаа. Тэгэхээр энэ үзэгдлүүдтэй бас холбоотой л гэж хэлэх гээд. Maincast-ийг хүргэхэд Mons Cosmetic хамтран ажиллалаа. Гоо сайхны тэргүүлэх үндэсний үйлдвэр Mons Cosmetic. За тэгэхээр одоо ингээд асуудал бол ийм төвшөнд бол байгаа юм байна гэдэг энэ хэсгээ бол хэдүүлээ ингээд харж байна. За одоо тэгэхээр
ер нь энэ дээр ямар одоо ер нь суурь шалтгаануудыг одоо яг 1 2 3 4 гэдэг ийм шалтгаанууд бол ер нь зонхлоод байна гэдэг тийм одоо судалгаа байгаа. Тэгвэл хэдүүлээ шалтгаанаа ярьж агаад тэгээд тэрний одоо яаж сэргийлэх вэ гэдэг рүү оруулаа. За мэдээж одоо суурь маш олон шалтгаанууд байдаг гэж үздэг. Хувь хүний зүгээс олон нийт одоо тий эрүүл мэндийн тусламж үзүүлэгчдийн зүгээс гэж байдаг. За хувь хүн гэхээр одоо юу вэ гэхээр бас одоо бас судалгаануудаас харахад ер нь тэр одоо гэр бүлд тэр айлд те бас аав ээж нь юм уу ах дүүнэр нь одоо сэтгэл готролтой байсан. Магадгүй тэр айлд одоо амиа хорлож одоо өнгөрсөн тийм хүмүүсийн түүхтэй хүний хүүхдүүд те тэр айлын одоо хүн илүүтэй амиа орлого хийдэг, үйлдэл хийдэг гэсэн судалгаа байдаг. За мэдээж одоо эрэгтэй хүн, залуу насны хүн гэдэг бол нас хүсээрээ маш том эрсдэл болоод орж ирж байна гэсэн үг. За мөн одоо давхар биеийн одоо хүнд өвчтэй. Одоо өөрөөр хэлбэл одоо нөгөө өвчний төсгөл үе ч гэдэм үү те эдгэшгүй өвчтэй гэдгийг мэдж байгаа хүмүүс бас энэ байдал руу орох. За мөн ганцаараа амьдардаг хүмүүс. Одоо гэр бүлгүй ганцаараа байгаа хүмүүс. За тэгээд одоо бас одоо масуурлах байц арх тамхи тий энэ хэрэгэлдэг хүмүүс бол илүүтэй энэ зан үйлийг үлдэх эрсдэлтэй гэж үздэг. Нөгөө талаараа бас нийгмийн одоо хүчин зүйлүүд байна тий энэ одоо нийгмийн ажилгүйдэл ядуурл за тэгээ одоо юу гэдэг нь дайн байлдаантай нийгэм орчинд амьдарч байгаа ч гэдэг юм улс төрийн докторгүй байдалтай амьдарч байгаа ч гэдэг юм энэ үзүүлэлтүүд бол нийгэм талаас нь орж байна. Тэгээд гуравт нь бол эрүүл мэндийн тусламж үзүүлэгч гэж байгаа. Зөвхөн ер нь яг ингээд бодоод үзэхэд за би одоо ингээд амьдрал маань одоо маш хүнд боллоо. Ингээд амьдраад чи яах вэ? Ер нь ингээд хүмүүс нэг юм зурсан бодол орж ирдэг шүү дээ. Тэгээд бодоод эргүүлээ цааш нь за би тэгвэл яг ийм бодол орж ирвэл хаана хандах юм бэ гэхээр зүгээр нэг тийм тусламж үзүүлэх газар гэхээр бид нар өрхийн эмч эрүүл мэндийн төв тэрнээс өөр юм орж ирэхгүй. Тэгэхээр бид нар бол юу гэхээр энэ чиглэлийн сервис одоо юу гэдэг нь уцаар зөвлөгөө өгдөг. Яаралтай одоо тэрийг аврах баг авардаг ч гэдэм үү тий. Тийм одоо тусламж үйлчилгээний нөгөө нэг сервис бас хангалтгүй байгаа нь бас зөвлөгөө өгдөг хүмүүс баг байгаа нь магадгүй бас энэ эрсдлийг нэмэгдүүлж иж магадгүй. Тухайлбал одоо яаж яана гэхээр зөвхөн Солонгос улс орнд одоо хам өрнийхээ эргээс маш их өсөрч амиа орлож насварт юм байна л та. Тэгэхээр тэднийг яаж одоо бас айгүй эрчтэй амиа орлолт үзүүлэлтийг бууруулж байна гэхээр тэр гүүрэн дээр маш том өндөр хашлагт бариад түүнийхээ хажууд бол юм яралтай тусламжийн утас тавьсан. Тэгэхээр тэр хүн ингээд тэнд хурж ирээ тэр цэг дээр ингээд янз бүрийн бодож явахдаа эцсийн удаа би нэг тий аврах хүнээс нэг асуугаад яриад үзээгээд тэр ярьж байгаа хооронд байршлын тогтоогоо тэр хүнийг авардаг ийм сервис бол нэвтэрсэн байгаа жишээтэй. Тэгэхээр бас энэ зүйлийг нөгөө залуу үеийнхэнд бид нар ялангуяа залуучууд хүн амдаа энийг бас сургаж боловсруулах асуудал аягүй чухал байна. Тухайн хүний одоо тэмцэх чадвар гэдэг юм уу? Мэдээж асуудалтай болол юм хийж байгаа. Мэдээж тэр нь гүн асуудалтай байж таарж байгаа. Тэгэхээр одоо тэр хүний тэмцэх чадвар гэдэг юм уу? Асуудлаа шийдэх чадвар одоо бага байна гэх үү? Эсвэл одоо бууж өгөмтгий байна гэж үзгүй. Сэтгэл зүйн талаасаа ер нь одоо ямар нөхцөл үүсэж ийн гэж үздэг вэ ер нь? За тэгэхээр нөгөө одоо манай улс орныг ингээ бусад улс орнуудтай ингээ харьцуулахаар за одоо тэр амиа хорлолтын одоо нас хүйс одоо зураглал бүтцийг ингээд харуулад үзэхээр бусад улс орнууд болохоор дундаж насныхантай хөшөө хүмүүсний илүү амиа хорлож насарч байгаа бүтц харагдаж байгаа. Манайх болохоор генерашнэрээ их залуу насны хүүхдүүд тэгээд ингээд те эд насных ингээд бүтцийг харуул харьцуулаад нөгөө улс орнуудтай харьцуулахаар ингэж харагдаад байна. Тэгэхээр биднэрт нэг тийм онцлог баг шүү гэн те хүүхэд өсвөр үеийнхэн залуучуудад маань нэг тийм эрсдэл байна гэхээр их сэтгэл хөдлөл нь их докторгүй амархан одоо баярлдаг амархан гомдомтой бас нэг тийм шинжүүд байдгийн болов гэдэг зүгээр би өөрөө судлаачийн хувьд бол тэгж хараад байна. Нөгөө тээгүүр юу вэ гэхээр одоо бас манай үндэсний ч онцлог гэж магадгүй одоо хин нэгэнд бид нөгөө зовсон одоо муугаа харуулахгүй ч гэдэг юм уу. Тэрийг илүү дотроо илүү хадгалдаг ч гэдэг юм уу. Бусдад одоо яривал одоо энэ муу ч гэдэг юм уу. Нэг ийм бас онцлог байхыг үгүйсэхгүй тийм. Тэгээд дийлхээ байж ин тий хадгалж. Тэгээд тэр хитрхи их одоо тэр нөгөө бүх юмыг ингээл твчээл тэсээд байна гэдэг чинь нэг өдөр тесрэлтэнд л хүрээд байна л гэж хараад байна. Тэгэхээр
ер нь хүний одоо хамгийн одоо хүн ер нь ингээд өхөн одоо энэ амьдрал утахгүй байна гэдэг энэ шийдвэр гаргаж байна гэдэг бол тэр хүний үнэт зүйл одоо юу гэдэм бэ? Тэр хүний одоо хамгийн үнэтэй зүйлэл эрхэмлдэг зүйлэл алга болчихж байхгүй болчихж байгаа шүү. Бүх юм утахгүй л болох нэ. Учир шалтгаан үлдэг. Жишээ нь одоо бидний хувьд ч гэсэн бодож миний одоо шалтгаан үлдэг бол. Тийм. Гэр бүлч гэдэг юм уу тий? Өөр хүүхэдч гэдэг юм уу? Тэр юм л алдцсантай холбоотой л үүсэж байгаа. Одоо 15-аас 35 насныхан гэхэр чинь 1900 одоо ер нь багцаалтахаар нэг 90 оноос 2010 оны хооронд төрсэн хүмүүс байх нь шүү дээ одоо жишээлбэл. Тэгэхээр чи одоо сургууль соёлоо бодоол одоо дүнгээ бодоол тий хайрлаж дурлал эсвэл одоо ажил за ипотекийн зээлээ яаж төлөх одоо нийтлэгэл тийм л одоо ихэнх хүмүүс ч одоо тэгэл тэрийгэ шийдээ одоо жоохон явчвал нөхцөл байдал сайжирна тий ингээд хичээвэл болно би одоо ингээд ийм юм сурах хэрэгтэй би сүүл басны залуучуудын судалгаа уншиж ирсэн ер нь бол 80-90% нь гадаадд сургууль сурах ийм хүсэл эрмэлзэлтэй байд юм байна хилээ сайжруулаа сургуульд явна тэтгэлэг аавн ч гэдэг юм уу тий ингээд ийм юмнууд одоо нийтлэг бодож байгаа шүү дээ тэгэхээр тэр бүгд нь байхгүй болоод ингээд амар хорлог харж байна их л төвхтөл сонсогдоод байна л да. За одоо тэгэхээр ерөн зүгээр бид нар эргэн тойрондоо байгаа хүмүүстэйгээ гэдэг юм уу те яаж харьцуул эсвэл ерөн сэтгэл зүйн хувьд хүнд байгаа хүмүүсээ яаж оншилж бас анхаарч ямар юм бэ чинь ингээл яг эргэн тойронд л болж байгаа л зүйл явдал шүү дээ тий. Тэгэхээр тэр дээр ер нь ямар хөө зөвлөмжүүд байдаг. Яг нь ер нь бол бид нар юуг одоо мэдээж энэ одоо энэ үйлдэлийг бодож байгаа төлөвлөж байгаа оролдсон тий зөвхөн хүмүүсийн тухай ингээд ярихад тэр хүнд одоо ямар нэгэн асуудал маш хүнд тэрийг шийдэж шийдэж өөрөө хувьдаа чадахгүй за тэгээд л одоо хин нэгнээс бас тусламж аваад ч тэр нь үр дүнгүй гэж л бодоод яваад байгаа хүмүүс байгаа гэсэн үг шүү дээ. Найз нөхөд байдаг бол ятаа найзтай хэлээд тусламж аавна тий. Тэгэхээр тэнд байгаа хүмүүс дэлгэрж байгаа, тэдгээр хүмүүс дэлгэрж байгаа одоо шинжүүд нь гэвэл нэгдүгээр тэр хүмүүс ганцаардмал болд юм байна. Дуугаа олчдөг юм байна. Хинтэй ч юм ярихаа олчдөг юм байна. Харилцаж байгаа бүх одоо найз нөхдөсөө зайгаа авчдаг юм байна. Дотроо их бодолтой олчдөг юм байна. Тэ? За тэгээ одоо бэлдэж эхэлж байна тий. Одоо яадгийн гэрээслүүлдэг юм уу? Хин нэгэнд одоо цахаа өчт юм уу тий? Ингээд нэг юм цогцолт хийж яадаг юм байна. За тэгээд одоо өвөрмөц тийм одоо зан характер гарах нь шүү дээ. Нөгөө ердийн байдаг те өглөө сайхан ажилдаа ирээд хүмүүстэй сайхан найрсаг мэдлээд ярьдаг байсан бол тэр хүнд цаанаа л одоо гонигтай баяргүй. Оюутан бол хичээлээ таслах юм шүү дээ. Тийм ажилдаа явах ойлгон сургуульдаа явах ойл нэг ийм л зам үйл гараад ах юм байна л гэж ойлгох хэрэгтэй. Тэр үед нь л одоо бид нар найз нөхд нь эргэн тойрны хамт олон ажлын хүмүүс нь нэг найзтайгаа тий чи минь юу болоод байна? Чамд юу тохиолдод байна? Чи ингээд надад итгээд энэ тухайга одоо ярьж болно шүү гэд ингээд ярилцах нь хамгийн одоо ихний л тусламж. Нөгөө одоо жишээ нөгөө оролдлого хийгээд бүтэхгүй хүмүүсүүд их байдаг шүү дээ. Бүтээгүй тэрнийхэн сорив тэмдэг үлдсэн тийм ээ. Тийм. Тэгэхээр тэр хүмүүс зарим нь бүр ингээд сэтгэл санаа сайхан болоо тийм юм бодгоо байлцсан хүмүүс байгаа шүү дээ тийм ээ. Тэр хүмүүс яаж тийм болсон бол энэ айгуу чухал миний бодлоор бол. Одоо тийм бодол тээгээд эхэлж байгаа ч юм уу тийм байгуул яаж тэрнээс одоо ингээд ангиж авах вэ? Тэгэхээр би юу гэж хэлмээр байна гэхээр бид нар нэг зан үйлэл өөрчлөх хэрэгтэй юм л та. Бүх юм ингээл тэр үед одоо маш хүнд байгаа тэр сэтгэл хөдлөл бол түр зурих юм байгаа шүү дээ. Түр зурих тийм маш түр зүрийн маш хүчтэй л болж ирж байгаа мэдрэмж. Тэгтээ хэсэг хугацаанд хүлээгээд бодоод харах юм бол тэрэнд ямар нэгэн гаргалгаа шийдэл заавал байгаа. Монгол биднэрт нэг хэлдэг нэг хаалга хаагдлаач нөгөө хаалга заавал онгорхоо байдаг гэдэг нэг тийм яриа байдаг шүү дээ. Тэгэхээр бид нар энэ юмыг л одоо ихтгэл найдварыг л хүмүүст одоо түгээх нь аягүй чухал. Тэгэхээр нөгөө тэр баяртай хүн, тэр аз жаргалтай хүн гэдэг чинь нөгөө хаалгаал онгойлгоцсон хүн л гэж хэлэх гэдэг. Нэг хаалгаал хаацсан нөгөө хаалгал онгойлгоцсон хүмүүс. Тэгэхээр ямарваа нэгэн гэр бүл салаа ч юм уу тэр хүний амьдралын одоо үнэт зүйл алдагдсан байж болно шүү дээ. Гэхдээ дахиад нэг өөр гоё яз жаргалын хаалга байгаа.
Тэрэнд итгэх хэрэгтэй. Тэрэнд итгэх хэрэгтэй байна. Бид нар итгэл найдвараа алдаад байгаа учраас л энэ үйлдэлийг хийж байгаа. Тэгтээ итгэл найдварын тэр мэдрэмж бол түр зураг. Хизээч өдөө үргэлжийн мөнх төсгөлгүй үргэлжлэхгүй л гэсэн үг. Би нөгөө хуульч болохоор одоо яг энэ амиа хорлолт бол миний мэрэгчлэлээр яаж мэдэгддэг вэ гэхээр гэр бүлийн хүчирхийллээс үүдэж амиа хорлож байгаа тохиолдлууд байна эмэгтэйчүүд дээр. Тэгээд тэр тохиолдол дээр бол ямар асуудал байдаг вэ гэхээр ерөөсөө ингээд цаашаага хэвийн амьдрах боломжгүй болтол нь тэр хүнийг одоо боломж шахаж байгаа байхгүй. За мэдээ зодно, цохино, хүчирхийлнэ. Мөнхийн тасралтгүй дарамтлан тэ байнгын айц төвшүүрт байлгана. Хардна тэ одоо ингээд ажлыг хийлэхгүй. Ажил дээр нь очино, ажиллаараа гараа явахаар тэр ууж иж байгаа газар нь очино. Тэгээд төв байна, ажлынхантай мууд нөгөө нэг чинь нүүр хийх газаргүй болгож. Одоо ажил дээр ингээд ажил дээр уцаахгүй бол ажлынх нь өн рүү залгана. Лавлах уц руу залгана. Тэгэл одоо наад нэг юм чинь энтэйгээ юу гэдэг байгаа юм. Тэгэл одоо хийлэхгүйгээр хийлээл. Тэгэл тэр чинь тийм нөхцөлд орж байгаа. Тэгээ ингээд харахаар яг тийм үйл явдлын дараа гэр бүлийнхэн бол ямар хамгийн их юун дээр харамсдаг вэ гэхээр зүгээр тэр ер нь бол мэдэхгүй байх гэж бол баг байдаг юм да. Ер нь энэ айлд бол нэг юм болоод байна гэдгийг одоо хамаатан садан ч юм уу ээж аав ч юм эргэн тойрных бол мэддэг. Тэгээ бидний нүнд нэг тийм яриа явдаг шүү дээ одоо. Эремийн хооронд илчиг бууж оролоо тий. Айл гэрийн явдал тэндээ гэдэг. Ингээд нөгөө байгаад тахаар нөгөө талд хүчрхийлэгч бол за би ингээд байхад бол болох юм байна гэдэг юм ойлголт аваад тэгээ ингээд салчаад ахт л тэр чи ингээд тайван байлгахгүй байгаа хөөхгүй. Тэгэхээр яг одоо шил гэр бүлийн хүчрхийлэл дээр бол хүнд нөхцөлд орсон бол шууд л эрс харах хэмжээнүүдийг авах хэрэгтэй гэж байна. Жишээлбэл тэр салах ёстой, салаад дахин ирээд байвал одоо манай хууль зүйн хувьд бол тухайн хүнтэй уулзахгүй байх арга хэмжээ тооц аваад тэгээд тэрийгэ зөрчих юм бол нөгөө хүн маань бол шууд гэмт хэрэг рүү орох ийм хуулийн зохицуултууд хүртэл байгаа. Тэгэхээр тэднийг ингээд аягуусаа ашиглаж авахгүй бол хамгийн төгсгөлд нь ерөөсөө л хүмүүс одоо тэр үед би дихгүй яваал гэж сууж байгаа байхгүй да. Эртхэн салахгүй яав, эртхэн тэр цагдаа шүүхт нь хандахгүй яав. Тэгэл одоо амиа оролцсон гэр бүлийнхэн бол наад нэг балерими ч одоо их ял өгнөл хийж чадах юм л одоо тэр болж байгаа байхгүй. Тэгэхээр тэр болтлоо ингээд хөндрүүлэгч өөрөө одоо нэг талдаа бас бидний хайн гів байгаа байхгүй. Гэр бүлийн юм дээр бол. За хоёр дахь нь бол мөрөтө тоглоом дээр маш их гарч. Ерөөсөө мөрөтө тоглоал эхлээл мөнгөө тавиал дараа нь насандах мөнгөө тавиал дараа нь зээлийн бүх аппликейшнуудаар зайл авч мөрөө тавиал сүлдээ үл хөдлөх хөрөнгөө тавиад тэгэл ерөөсөө орон гэр ээж аав бүгдэн дээр нь очих нүргүү болол тэгэл бодож байгаа юм амиа оролдог. Би энэ мөрөтө тоглоомыг бодгоор ойлгохгүй байхгүй юу? Олон л гэж бодд юм бах та. Тэгэн шүү дээ. Юмний цаана байгаа юм таарчж байгаа тий. Зүгээр хар ухаанаар ингээд логгоор нь бодохоор. Тэгэхээр тэрийг тэгээд одоо өөрийг ингээд өрөнд оруулаад байгаа шүү дээ тий. Тэр чи эцсийн тэр амар шийдвэр гаргах нөлөөлж байгаа. Тэгэхээр энийг ингээд яваад байна гэдэг нь жоохон амар тий. Тэнд итгэж ийн бас тий. Итгэж ийн гэдэг нь бол бас хөнгөн байна гэсэн үг мөн үү? Дархлаагүй өөрийгөө буруу юмнаас татчих чадах чадамжгүй тий. Гэтэ миний зүгээр одоо ингээд хүн амьдарч байгаа хаа газар ямар ч оронд тийм ээ энэ асуудал угаасаа байдаг юм тийм ээ. Манай оронд бол бүр 15 наснаас гэж байна. Надаа энэ бол маш эмзэглүүлж байна. Ер нь бол баг амьдралдаа яахаа мэдэхгүй амьдралдаа баг танилцаал хийж байгаа л нэг хүүхэд биш тийм ээ. Тэгэхэд эдрийг ийм шийдэл гаргахад хөндлөнгийн одоо янз бүрийн одоо саад бэрхшээл оролцоо байхаас гадна сүүлийн үед одоо нэг эцэг гэхийн хараа хяналт гэдэг асуудал маш их суларсан тийм ээ. Энэ бол маш нөлөөтэй шүү дээ. Хүүхдээ зан характерууд яаж өөрчлөгдөж байна? Хинтээ нийлж байна? Хаагуур явж байна? Хүнтэй нийлэхгүй байна уу? Өрөөндөө хаалгаа агаад чимээгүй байгаад байна уу? Эсвэл хичээлдээ явахгүй энэ хаагуур явж байна? Хүмүүс ерөөсөө ингээд надад ингэ санагдаад идэгээ. Одоо ингээд альва ингээл ямар нэгэн тийм одоо нэг төрөл чанарын кино гэхэд тэрний талаар ингээл судалгаа хийн штэ. Одоо өсвөр насныхны гэмт хэргийн тухай хийж байгаа л ингээл. Тэгээд судалгаа хийхээр дийлэх нь одоо манай үеийнх л та ер нь бол айгүй анхаарал сул. Сүүлийн үед бол хүүхдээ хизээж сургуульд нь хүргэж өгдөг болсон арай нэг өөр болсон штэ. Өө эрцэл байдгийн, өө явцал байдгийн гэх нэг тийм маягаар ингэж харцсан. Яг хүүхэд нь гэртээ байхдаа нэг дүрт ордог.
гэрээс гараад нэг дүрт ордог гэдгийг ойлгох. Тэгэхээр үндсэн дүр төрх буюу үндсэн арьс нь яг аль нь вэ гэдгийг ээж аавд ялгахдаггүй юм шиг санагдаад байдаг байхгүй. Миний хүүхд тийм биш гэдэг байгаа боловч яг үнэндээ миний хүүхд хинбэ гэдгийг өөртөө мэдхээр болцсон. Энэ нь тийм буруутай юм. Сургуулийн багш нарт 100% найдаж болохгүй шүү дээ. Тэр гэр орны хүмүүжил, ээж аавын харилцаа тэдний чинь ингээд харж байгаа шүү дээ. 15 настай хүүхд надад айгүй жоохон санагдчихна. Одоо жишээ. Тэгэхээр чинь бас тэр нөхцөл рүү түлхэх шалтгааныг бас ээж аавууд өөрсдөөсөө хайж маш их хянамгай. Бас ингээл нэг орчин үеийн хүүхдүүд 21-р зууны хүүхдүүд өөр болцсон ингээл хитрхи нэг чөлөөтэй байх гал те нэг юм нэг тэгдэг штэ те ингээл хаана явж чинь бараг л ментүү за гээл ингээл те яг яаж байгаа яг энэ улсын сан юу ийгээс сууж байгаа чинь. Тэгэхээр түрүүсэн хүүхдээ танихгүй болох тэр мөчөөс асуудал үүснэ. Угаасаа тэгш. Тэгээд хамгийн гол нь нөгөө бидний түрүүний ярьдаг сэдв нь настай хүмүүстэй харилцаа үүсгэх ёстой гэдэг шиг яг хүүхдтэйгээ үнэн зөв амьд үнэн харилцаа үүсгэх ёстой. Яг зөв. Угаасаа. Тий. Ярилцахгүй бол бие биенээ ойлгохгүй шүү дээ. Тэр үнийг юу бодоод байгааг ойлгохгүй шүү дээ. Ядаж нэг 5 өгүүлбэр хэлэхэд нь энэ 5 өгүүлбэрийн цаана ямар бодол тээж байгааг нээж унших ёстой үсттэй ядаж. Одоо ингээд танаа мэрэгчлэр бол зураг мураг зуруулаад энэ хүний сэтгэл зүг тодруулдаг шиг бид нар баг хүүхдээ сүулдэ мэддэг юм шиг хэрнээ мэдхгүй тохиолдлууд аяг гарч. Тийм юм чи. Яг үнэ. Ер нь бол одоо ягаад бас ингээд энийг аяг анхаарах хэрэгтэй нэхэр одоо өсвөр насны хүүхдүүд бид нар дээр ирээд зөвлөгөө авч байна. Тэгээ аав ээж хоёр ингээд хэрэлдээд зодтолтоход би тэрийг мэдэрмээргүй байна. Мэдэрмээргүй байгаа учраас би өөрийгөө өвтгдөг. Тэгээ чи юугаар өвтгөж гэнэ үү гэхээр л нөгөө янз бүрийн юмар өөрийгөө зүсдэг юм байна шүү дээ. Тэрийг мэдэрмээргүй юм гэж байгаа байхгүй. Тэр надад түүхтэй. Би тэрийг сонсомооргүй байна. Тэр намайг миний зүрх сэтгэлийг асар их өвтгөж байна. Тэгээ би тэрийг мэдэрмээргүй байна гэж яриад байна. Тэгэхээр хүүхдүүдэд бас ингээд одоо эцэг эхчүүдэд одоо ингээд бид нар ингээд яг хүүхд чинь та хоёрын хэрүүлийг мэдэрснээс болоод ийм байдал гаргаж ийн гэвэл тэр ээж аав хүлээцтэйгээр сонсоод хүүхдээ сайхан хүмүүжүүлээ одоо хүүхдтэйгээ сайхан ярилцъя гэдэг эцэгчүүд маш бага байдаг. Маш бага байдаг. Бүгдээрээ л уурлаа л те. Яагаад энэ ийм үйлдэл хийж байгаа юм? Яагаад одоо бид нэр ихтэй хоолыг өгч जैन, хувцсыг нөмсгөж जैन те. Маш үнэтэй сургуульд сургаж जैन. Би юугаар дутаасан гэж яриад. Одоо миний хамгийн дургу өгүүлбэрүүдийг сая хэлчихлээ. Гэтэл би юуг нь орхигдуулж байна гэдгийг л танарт хэлэх гээд байгаа байхгүй. Тэр материал байж болно, тэр бүх юм. Гэтэл хүүхдийнхаа сэтгэл зүрхтэй нь ажиллахгүй байж хүүхд хүмүүжүүлнэ гэдэг тухай бид нар ерөөсөө ярьж болохгүй байна. Манкастыг хүргэхэд Монс Косметик хамтран ажиллаа. Гоо сайхны тэргүүлэх үндэсний үйлдвэр Монс Косметик. Одоо үүдээ нөгөө хоол өгчийн цатгалан байна. Хувцас авч өгч мөр бүтэн байна гэдэг тий. Тэрнээс биш энэ хүүхд юунд дэмцэглээ, шаналаа, зовоод, баярлаад, баясаад байгаа нь бол нэг тийм юу биш. Чухал биш. Тэгээд нэг энэ үгийг зүгээр таягдан хаях хэрэгтэй. Би чамааг өсгөж байна. Мөр бүтэн гидс цатгалан. Уучлаарай тэр хүүхд өөрөө төрөй гэж төрөөгүй ш яг үнэндээ. Тийм эцтэй. Одоо томчул бидний 30 секундын жаргалаас үссэн хайр үздэй болон бол тийм ээ. Тэрнийхээ хариуцлагыг хүлээх хэрэгтэй. Тэгэхээр энэ сэдв ингээд одоо ингээд бид гурвын дунд энэ сэдв ярихаар ингээд нэг цаанаасаа нэг мэдрэмж нэгээд ярих юм болдохгүй юм гүн гэд ингээд тэгээ нэг бие бинийгээ чагнаал тэг ямар гүнзгий амьсгаа аммаарч юм шиг болоо тий. Надад бол яг тийм мэдрэмж төрөөдөө. Тэг хэцүү сэдв. Мэдээж маш хүнд хэцүү сэдв. Тийм учраас бид нар энийг айгу хаягддаг. Ер нь бол энэ одоо бидний эрүүл мэндийн асуудал дээр манай сэтгцэн эрүүл мэндэд ч тэр бид нар энэ сэдвийг нууцалдаг. Бид нар энэ сэдвээр ярих дурггүй. Гэвч бид нар юу яриад байна гэхээр энэ чинь өөрөө хамгийн төгсгөлийн цэг байхгүй юу? Бүх юм дуусаад дуусчих. Тэнд зөндөө биднэрт ингээд арга хэмжээнүүд боломжууд байгаа юм. Тэрийг бид нар хинч харж чадахгүй байгаа учраас тэр хүн тэр ярал одоо тэрийг гүйцэлдүүлээд байгаа. Гүйцэлдүүлж байна. Тэр чинь сүүлийн үр дагавар нь. Бидэрт харагдаж байгаа, нүдэнд харагдаж байгаа үр дагавар. Нүдэнд харагдахгүй үр дагавруудыг бол ярьлаа ш. Тэр айлд хэрүүл байна. Тэр айлд
гэр бүлийн харилцаа алга. Бүгд уцаа барай сууж байна, тий? Нөгөө дотн сайхан харилцаа алга. Ажил дээр очлоо. Тэнд бас дарамт шахалж юу гэдгийг, тий? Цалин мөнгө гэл ингэ. Нийгэм орчинд гараад ирлээ. Наацхан төвчөндөө хэрэлдээл моталцаал. Тэр сэтгэл санааны бухимдалтай. Тэгэл энэ олон зүйлүүд л далдаар яваалгаа л гэсэн үг байхгүй. Бид нар тэнд нь арга хэмжээ авах хэрэгтэй байхгүй. Тэр төгсгөлийн цэгийн талаар бол бид нар тэр докторшаас өмнө тий ярих хэрэгтэй юм байна. Тэгээ түрүүн хэлээд байна л да, тэр хүүхэд өсвөр үегээд ингээд бид нар ярахад аав ээжүүд минь энэ өнгөрсөн одоо хуучин өөрийнхөө өссөн одоо тэр ээж зодчдаг байсан, аав намайг цогцдог байсан. Би зүгээр л өссөн штэ гэдэг энэ үзэл бодлоо хүүхдүүдэд тулгамааргүй байна. Одоо энэ шинэ үеийнхэнтэй. Шинэ үеийнхэн маань өөр юм тий. Өөр одоо калчертай, өөр соёлтой, өөр одоо заншилтай бид нар өөрсдөө ингэж өсгөж байна. Аз жаргалтай, эрх чөлөөтэй, өөрийнхөө байлгадаг энэ зан үйлдэл бид нар бас тасан зохицмаар нээж аваад байна. Нөгөөтэйгөр өөрийнхөө үзэл бодлыг эцэгчүүд маань аяг тулгаж байна. Яг. Тий. Чи ийм байх ёстой, тийм байх ёстой. Яана тэгээд байгаа. Юу. Тэг мэдтий яг ингээд одоо зүгээр ингээд ингээ ахуй дээрч байсан те ингээ харилцаа үүсгэн штэ. Яг тэгтэр яг тэгдэм билээ. Гэхдээ би зүгээр өөрийнхөө үеийг нэг муулаад байгаа юм бол биш. Ямар ч үед одоо үе алдаа дутагдал гэж байгаа, сайн сайхан юм гэж байгаа штэ. Гэхдээ дийлэхтэй өөрсдийнхөө үзэл бодлыг тулгах буюу яг өөрсдийнхөө үе шиг чи тийм төвчээртэй байх хэвээр чи тийм байх хэвээр гэдэг ингээд идэм байлээ. Тий. Тэгвэл тэрийг ингээд өөрөө гимшээд бодож ийн гэдэг чинь эмчээ сайн бичстэй тий. Тийшээ сайн штэ. Гэхдээ одоо яг ингээд одоо 1990-ад оны үед нэг 20 настай байсан хүмүүс гээд ингээд бодохоор чинь ингээд харах юм бол бүр илүү хүнд хэцүүг туулж байгаа шүү дээ тий. Одоо ингээд яг ингээл ажил амьдралын гараан дээр гараал гэсэн манай ахлаа ярдгийн дархны нэг сургууль аваад 9 сарын 1-нд 90 оны 9 сарын 1-нд яваа очсон чинь зүгээр сургуулийн үүдэн дээр сургууль хаагдсан л гэд бичсэн байсан гэж. За тэгэл тэр хүн яварч мэрэгжил эзэмшээгүй тэгэл тэрнээс хойш тэр чинь шууд ингээл пал хийгээл одоо картын бараа очир тэгэл одоо нөгөө 8 панз манз гээл тэгээд тунд чинь юм алтан тэгэл гинтэргийн нөхцөл байдал ямар байлаа. Тэгтээ тийм хүнд үед дунд хүн одоо энэ статистик чинь нам байсан байгаа байхгүй юу? Одоо би эдгээр ийм байсан гэдээ одоо энийг чи ингээ ярихаар нөгөө сонсож байгаа хүмүүс чи ингээ бүр ингээ тэгээ таны үе тийм бидтэй л гин шүү дээ. Би чи өөрөө бүр ингээ ойлгохгүйгээс ингээ гайхаж хүлээж аваад байгаа байхгүй. Тэгэхээр харин энэ үед ингээд эд материал гэдэг юм уу эсвэл тулгарч байгаа бэрхшээл талаасаа биш нэг юм өөрийгөө ойлгох ч гэдэг юм уу өөртөө ажиллах ч гэдэг юм эсвэл энэ танин мэдэх талаасаа л илүү бэрхшээл нөх шиг байна. Түүнээс одоо гадна нөхцөл нь бол бүр хуучин хүнд үеийг бодвол одоо ингээд бага юм чинь бас арай дээр болчиход нь штэ. Тэгсэн хэрнээ нөхцөл байдал нь тэгээд даашаа эрэгтэй хүн 15-аас 34 насны эрэгтэй хүн гэхэр чинь энэ үед нэг юм. Тэгээд энэ чинь ганц амиа хорлолч биш. Ер нь энэ үеийн нэг тийм одоо эрүүл мэнд нөхцөл байдал гэдэг юм сэтгэл зүйн тулгамцсан асуудлууд нь бусад одоо ахмад хүүхэд үеэсээ илүү их. Тэгээ одоо хамгийн өндөр импакт нь бол за ингээм амиа оролтон дээр гарч ийн. Гэр бүл салтан дээр гарч ийн. Бараг ингээд эн чинь гэр бүл салт ч одоо үндсэндээ энэ гэр бүл болж байгаа хүний тоо, энд салж байгаа хүний тоо хоёр бараг ингээд жилийн статистикаар хоорондоо төгсөж шүү дээ. Өмнө чинь 100 гэр бүл гэрлэж яхад жилдээ 20 ч гэдэм үү 10 ч гэдэм үү салдаг гэсэн бол одоо ингээд энэ тоо ч хоорондоо төгсөж. Тэгэхээр тэр айл гэр дотор ерөөсөө одоо ер нь ингээд салцсан ганц бие эрэгтэй ч юм эсвэл нэг хүүхэдтэй, хоёр хүүхэдтэй, эмэгтэй гэдэг чинь энэ нийгэм дотор баг юм нийгмийн нэг юм хэвийн байдаг бүлэг хүмүүс ер нь салж л байдаг юм аа гэдэг тийм ихтгэл үнэмшилтээр очтлоо ингээд явж байгаа. Тэгэхээр яг энэ үеийн ирчүүдэд нэг юм байх шиг байна. Гэхдээ одоо яг юу гэд хэлхийг мэдэхгүй. Гэхдээ нэг юм цааталт нэг юм суур шалтгаан. Тэгээ явсаар байгаа тэр 8 оролтон дээр жилэргээр үлдээр жилэрж идэг. Тэгэл ер нь зан характер дээр нь жилэрж идэг нэг юм болчиход байгаа юм шиг л байгаад байгаа юм л та. Би ер нь жоох өөрөө яриа аливаа сэдв рүү ингэж айгуу тийм ингэж ордог хүн байхгүй юу. Тэгэхээр одоо би бол яг юу бодож сууж байна. Одоо юу ярьд юм блэ? Яасан ч хэцүү юм дээ. Яг хэцүү сэдв. Тий, ингээл бүр ингээд яг тэгээд байна л та ерөнхийдөө жоох. Юу одоо энд бас ойлгуулмаар байна гэхээр одоо энийг эцэг эхчүүд маань хүүхдүүдтэйгээ айгуу нөгөө зөв харилцах.
өөрийнхөө үзэл бодлыг дараад, өөрийнхөө нөгөө эгогоо дараад тий. Миний хүүхэд юунд дуртай байна? Миний хүүхэд одоо юуг гой сонирхдаг юм байна тий. Юу тэрэнд одоо аз жаргал, баяр баясгалыг төрүүлдэг юм байна. Тэр мэдрэмжийг л одоо эцэгчүүд минь хангалттай сонгосэл гэж би бол бодож байна. Яагаад тэгэхээр айгүй гонигтай байдаг байхгүй. Заримдаа ингээд ирж байгаа үйлчлүүлэгч, заримдаа одоо ирж байгаа хүүхд төсвөрийнхэн та аз жаргалтай үе гэж яг аль үеийг хэлээд байна гэдээ өөдөөс асуугаад байдаг. Гэхдээ чи ингээд аав ээжтэйгээ төрсөн өдрийн пари хийгээд одоо яадгийн те гоё ингээд бэлэг аваад чи баярлж байгаа үсттэй те ингээд гоё баяртай юм чи баярлж гинөө гэхээр та ямар юмыг баяртай гэж хэлээд байгаа. Тэр мэдрэмжийг би мэдэхгүй байна гэж яриад байгаа. Тэр их гонигтай те. Тэгэхээр би юу гэж хэлэх гээд байна гэхээр ээж аав нар минь одоо тэр хүүхдтэйгээ харилцдаг, баярлуулдаг, дуртай зүйлийг судалдаг те. Тэр хүнд би ийм юмд баярлдаг, би ийм юмд гомддог, би ийм юмд одоо яадаг гонигладаг гэдэг энэ юмыг хүүхдтэй ойлгуул сургах те. Тэрийг судлах, хамтдаа тэрийг ярилцах. Нөгөө би аав ээж, би энд зөвлөх ёстой, би ингэх ёстой гэхээсээ илүү нээлттэй найз нэмшил ярих хэрэгтэй байхгүй юу? Яг үнэ. Тэ. Тэгэх юм бол тэр хүүхэд нээлттэй зовж байгаа юм аач ярина, жаргаж байгаа юм аач ярьдаг. Ямар ч шүмжлэлгүйгээр хүүхэд минь эцэг ихтэй итгэж ярьж байна гэдэг чинь хамгийн чухал харилцаа байхгүй юу? Хайраас хайр үүсдэг гэж ярьдаг шүү дээ, тэ. Мэдээж хайрлуулж өссөн хүүхэд амьдралд хайртай болно үсттэй, тийм ээ. Амьдралд хайртай хүн орхиж явах сэтэл төрөхгүй. Тийм. Яг зөв. Тийм. Яг тийм. Тэгэхээр чин одоо тэр гэр бүлийн үзий яг тэр одоо төрсэн цагаас ахуулаад тэр хүүхдийг хүн болгож хүмүүжүүлэх тэр хайр инрэл тийм ээ хоол өгч хувцсах өмсөхөөс гадна хамгийн том хоол бол энэ одоо тархинд тэр аз жаргалыг бий болгох. Яг зөв. Аз жаргалтай баяр баясгалантай зүйлдээ баярлж гинэ гэдэг бол эрүүлэх хүн. Гонигтай үйл явдал болоод тэр юмд гониглж гинэ гэдэг бол бас эрүүлэх хүн. Эрүүлэх хүн гэдэг чинь тэр юмтайгаа одоо тэр одоо шалтгаан нөхцөлтөд уялдуулаад үүсгэж байгаа сэтгэл хөдлөлийн хариу урвал. Гэтэл баяртай юм болоод ахад баярлахгүй байна шүү дээ. Би аз жаргал мэдрэхгүй шүү дээ. Тэр аз жаргалын мэдрэмж юу юм бэ гэд надаас асууж байгаа. Энэ байдал чинь л өөрөө нөгөө сэтгцэн эрүүл мэндийн асуудалтай хүн л гэж хэлэх гээд байна л да. Асуудалтай. Тэгэхээр бид нар өөрсдөө ч гэсэн чеклчих хэрэгтэй л гэсэн. Өөрсдөө бид нар үнэхээр амьдралдаа бид нар сэтгэл хангалуун байна уу? Баяртай байна уу? Бид нар аз жаргалтай байна уу? Итгэл дүүрэн байна уу? Бид нар үнэт зөвлөлтэй байна уу? Тэ? Тэр сайхан одоо амьдралын сайн сайхны талаар бид нар ирээдүйн гоё зоригтой байна уу? Хэрвээ ямар нэгэн байдлаар энэ бүхэн чинь тийм сайнгуул байгаа бол танд нэг тусламж хэрэгтэй. Та нэг хүнтэй хин нэгэнтэй ойр дотныхантайгаа эсвэл одоо юу гэдгийг найз нөхөдтэйгөө эсвэл одоо тэр мэрэгжлийн сэтгэл зүйн хүч сэтгцийн эмч нартай ярилцаад үзэх хэрэгтэй л гэж хэлдэг. Тэгээ өөрөө очихоос ичээд байгаа бол Японд бол тэгдэм бил 40-с дээш насных нь илүү эрчүүд 8 оролдог гэх. Тэгээ тэднийх бодлогоороо бүр эрэгтэйчүүд нь илүү оффист ажилладаг тийм нөгөө ажил хийдэг. Бодлогоороо бүх ингээд байгууллагууд дээр нөгөө утасны тийм үйлчилгээнүүдийн юм каталог тавьсан. Тэгээл ажлын цагаар нь бас тэр ярихын зөвшөөрт юм аа. Тэгэхээр нөгөө эрчүүд нь өөрсдөө нөгөө эмнэлгийн тусламж авахаас бас нэг жоохон ичээд байгаа учраас утасны цаанаас ярилцаад ингээ зөвлөгөө авдаг. Тэр нь илүү эмэгтэйчүүдээсээ илүү их байдаг гэж ярьжсэн л та. Тэгэхээр ярилцах нь хамгийн одоо үр дүнтэй л гэж хэлэх гээд. Гэхдээ ер нь явсаар хагаад эн чинь тэгээд төгсгөлд очсон ба штэ. Нэрээ одоо ингээ ботгорч хүн ч тэр асуудал чи явсаар төгсгөл тэр амьдралыг хайрлах өчнөө шалтгаан биш. Тэр бүх шалтгаан дуусна гэхээр чинь. Нэг талтаа бол дууссан байж магадгүй. Нэг талтаа бол яг түрүү юм чи хэлтгэл юм байна л да. Ингээд яг тэр төр зүр айгүй хүчтэй илэрж байгаа үед нь тэрийгэ дарж чадахгүй л үйлдэл хийчихэж байгаа байхгүй. Тэгэл магадгүй одоо нөгөө Ромео Жулиетта чинь ингээд зөрөөл жоохон момент алдаал тэгэл хоёлаа явж. Тэр шиг л тэгэл жоохон тэр үед нь дараад ч юм уу жоохон намдаацсан болов. Тийм мэдээж. Тэгээ дээрэс нь ер нь хүнд чинь хүнд үед ер нь очих газар хандах хүн гэдэг ч хэлж байгаа юм. Тий. Хүнд хүн л хэрэгтэй л дээ. Тий. Нэг очиод ингээд уулзчих газар хүнд үедээ нэг тий. Нэг юу гээд хэний нөгөө жүжигч Амрагийн хийсэн
сэтгэл гээд нэг кино байдаг аахгүй. Тэр кинон дээр бол манер ингээд идэвхшин өвчин тусцаа ингээд мэдээд тэгээд хамгийн сүүл сэлэнгэд байд ингээд аав ээжинд авчиж байгаа. Тэгэл ээж аав дээр чөлөө өрхөд нөгөө ингээл ер нь өөрийгөө өхнө гэж бодоод тэгэл ээж аав хоёртаа өнсүүлж аваад тэгэл буцаж байгаа юм да. Тэр шиг тэгэл нэг хүн ингээд ер нь бол одоо сая эмчийн ч гэсэн хэлээд байгаа гол юм бол тэр хүний ингээд хүнд байхад нь утас байх хэвээр. Ямар нэгэн байдлаар л тэр хэн нэгэн хүнтэй яриад жоохон өөрийгөө уужруулчул уг нь тэр мэдрэмж байхгүй болчихж байгаа. Тэр манад бол тэр мэдрэмжүүдийг өгөх газар тийм одоо хариу community одоо хамт олон байхгүй нэ гэсэн үг шүү дээ. Одоо наадхан л гэр бүл дотор одоо тэр байдал байсан л байгаа. Тэрийг ажиглаж айгу хайхрамжгүй л байна гэсэн. Гэхдээ одоо саяных шиг тусламж үйлчлэгээ үзүүлэх ч юм уу хүний одоо тус одоо сэтгэл дутаад байна шүү дээ. Тэгэхээр чинь одоо сүүлийн сая хэдэн жилийн өмнө бид нар сэтгэл зүйч буюу тэр мэрэгчлийг айгу ховор байсан тий. Тэгээд ярьдгүү бүр. Тийм байлаа шүү дээ. А одоо бол тэрийг айгу төлхөө ярьж эхэлж байна шүү дээ. Сэтгэл зүйчэд хандах хэрэгтэй юм байна, хүүхдэд дагуулад очих хэрэгтэй юм байна гэдэг тэр мэдээллүүдийг бид нар хангалттай авч байгаа шүү дээ. Тэгэхээр энийг бол зүгээр нэг хайн хандаж ерөөсөө болохгүй. Энэ болгон дээр ер нь аливаа хүний сэтгэхгүй гэмтний гэдэг бол эхлээд бид нар залуу байхад ойлгодгүй байжээ. Юу ингээл нэг тоодгүй ч юм уу. Одоо ингээд бодохоор надаа энэ амар эмзэг сэтгэв байхгүй. Айгуу чухал зүйл байгаа байхгүй юу? Тийм болохоор аливаад учир шалтгаан гэж байдаг шүү дээ. Үндэс гэж байгаа шүү дээ, тий. Тэрийг тэндээс нь л эхлэх хэрэгтэй. Тэр нь юу юм бэ гэдгийг одоо юу гэдэг илүү сайн сурталчилж ямар цаг хугацаа орох хэрэгтэй юм тийм ээ. Одоо тэр Япон их сүүлийн 20 жил бууруулсан гэдэг чинь дотроо цаг хугацаа зориулсан л байгаа зү. Тэгээ хариу үйлдэл үзүүлсэн ба тий. Тэр үр дүн гарсан байна, хувь нь буурсан байна. Тэрнтэй адилхан манайхан нэг ингэж монголчууд нэг гэж нэг ингээл тэгээд болчих юм шиг ингэж ер нь бүх салбар тэгээд байдаг байхгүй. Бүх юм чинь уртын холын зайны чухлын төлөвлөгөөтэй, дэс дараалалтай, цаг хугацаа зориулсан алсын харааны юм бодлоготойгоор явдаг шүү дээ, тийм ээ. Тийм учраас энэ дээр бол одоо миний хувьд бол зүгээр хэлгээд хамгийн түрүүнд гэр бүл болж байгаа эцэг эхчүүд хүүхэд төрүүлэхээр шийдсэн залуухсууд альва тэр шийдлийг хийхдээ нухацтай. Энэ одоо юу гэдгийг миний хань болох хүн мөн үү? Би энэ хүний хань болж бас чадах уу? За 3 жилийн дараа хүүхэд төрөхөд энэ хүүхдийн төлөө бид нэр сэтгэл зүйн хувьд хариуцлага өгч чадах уу? Энэ мэдээллийг одоо биднээс доош 45 мавтай 40-тэй энэ хүүхдэж бас л одоо эмээ өвөө болж байгаа шүү дээ, тий? Тэд нар хүртэл ингээд хүүхдүүдтэй байн хэлж, захиж тийм ээ. Энд чинь харилцаа холбоо үүсгэж ингэхгүй бол том болсон юм чи. Ой нэрхтээ хөхт юм чи. Ой нэм чи ингээл тэгдэг. Тэгэл жинхэнэ асуудлууд дандаа ард хөшгөний цаана өрнжидэг. Тэрийг томчуулал мдэггүйгээс л болж байгаа шүү дээ юм бол. Гэхдээ би энийг өөрийнхөө эмзэглэж байгаа нас буюу одоо өсвөр насныхан залуу хүмүүс дээр бай хүчтэй аваад байна л та. Олон шалтгаан байна шүү дээ. Төрөний айлхан мөрөдөө 7 янзан бүрийн үр зээлэнд орохтой сэтгэл санааны гүн хямралч гэдэг юм уу тийм ээ. Заримдаа тэгтээ их тийм мөчтгөн шалтгаанаас байх шүү. Зүгээр би нэг тохиолдол бас уншижсэн. Ер нь энэ нөгөө хүн амиа оролцохоор хууль нээлттэй байгууллагууд бол бүх амиа оролтын тохиолдлууд дээр хэрэг нээж шалгадаг. Шалтгаан нь энэ яг жинхэнэ амиа оролт мөн үү биш үү гэдэг шүү дээ. Тогтоон тий. Тэгээд одоо манай эрүүгийн хуулинд чинь бусдыг амиа орлоход хүргэх гэдэг гэмт хэрэг байгаа байхгүй юу? Одоо цааталтан дээр үнийг амиа оролтол нь шахсан тийм нөхцөл байна уу гэдгийг тодруулдаг. Тэгэхээр тэр нөгөө кейс болгоны чи ард энэ мөрдөх ажиллагаа чинь бол юу болж өгнө одоо ямар шалтгаан болов юу болов. За тэгээд нэг өсвөр насны сурагч. Тэгээ ерөөсө ердөөд шалтгаан олж чадаагүй. Яагаад энэ хүүхэд амиа орлож байгаа гэдэг учрыг ерөөсө олж чадаагүй. Найзуудтай тий тэгээд одоо сургууль дээр нь тийм дарамтлсан юм байхгүй. Гэр бүл нь бүтэн ээж аав ер нь асуудалгүй. Тэгээд ерөөсө хамгийн сүүлд олсон одоо өгүүлбэр нь би өөрийгөө ойлгохгүй байна гэдэг өгүүлбэр. Тэгээ тэрний дүгнэлт нь явахад. Тэгээд харин одоо тэр хүүхдээ өөрийгөө ойлгоогүй байна л гэж боддог юм чи. Тэгэхээр чин заримдаа бол айгүй мөчтгөн шалтгаан болчихж байгаа байхгүй. Тэгэхээр тэр одоо нөгөө бидний хэлд ингээ харахад бүх юм байгаа хэрнээ тэр хүүхдэд нэг юм ерөөсөө байхгүй байсан байгаа байхгүй. Тэгэл өөртөө тэр дотроо тулгамдаад байгаа юм а учрыг нь олж чадахгүй явсаар байгаа л тэгэл амиа орсон байх чи. Гэхдээ тулгамдахад нэг шалтгаан байгаа зү. Энд одоо тэгээд тэрийг нь бол яг одоо жишээл тухайн тохиолдолд бол олж чадаагүй. Ямар ч байсан тэгээд одоо юунаас болсон бэ? Одоо юу гэдэг
тодорхой юмнууд ба шүү дээ. Энэ юм бол хүчирхийл дүртчихжээ. Мөрийтэй тоглолцжээ. Тийм одоо яг энэ гээд хэлэх шалтгаан болж чадаагүй. Тэгэл ерөөсөө гол нотлох баримт нь юу байсан бэ гэхээр би өөрийгөө ойлгохгүй байна гэдэг тийм л өгүүлбэр л тэр хүүхэд биччихвэл тэгэл явсан байгаа байхгүй. Тэгэхээр одоо тэр хүүхдийн дотор нэг юм болсон байна шүү дээ. Тэгээд ердөө одоо юу гэдэг ингээд өөрөө өөртөө одоо юу гэдэг ярилцаад ажиллаад гэдэг юм. Одоо бидний яриад байгаа юмнууд бүх юм нь ямар ч үсэн ингээд бүх юм байгаа хэрнээ юу ч байгаагүй л болж таарч байна. Тэгэхээр заримдаа эн чинь их амар тийм гүн шалтгаанаас илүү өсвөр насны үед юм өөрөөр саатал болдог ч юм уу. Тэгэл тэр үедээ буруу шийдвэр гаргах юм болдог ч юм. Одоо ингээл тиймэрдүүл юм шиг байна. Тэгэхдээ ямар ч байсан зүгээр одоо бидний манай подкаст ч гэсэн ер нь яг энэ л нөхцлөөс л үүссэн. Ер нь эрчүүд тий. Өмнө нь бол чинь бид нар 30 жил ер нь одоо гендер ярихдаа дандаа эмэгтэйчүүдийн тухай ярьж ирсэн байхгүй. Тий. Эмэгтэйчүүдийнх ингээд ус төр дулуул сонгуульцсан оруулах хэрэгтэй байна, дарга зэрэг болох хэрэгтэй байна, ажил төрөл дээр нь цалингийн нийтлэгээ өгөх хэрэгтэй байна, гэр бүлдээ бол хүчирхийлүүлээд байна, тий. Ингээд эмэгтэйчүүдийг лидер болгоё, манлайлагч болгоё, сургуульд нь сайн сургая гэж явсаар хагаад одоо ингээ эргээ харсан чинь манай эмэгтэйчүүдийн үзүүлэлт бол айгүй сайн болцсон. Харин цөөхөн хэдэн үзүүлэлт буюу одоо жишээлбэл удирдах төвшөнд ажиллаж байгаа эмэгтэйчүүдийн тоо энэ төр бага. Гэхдээ энэ хөссөн үсээгүй ахаад нэг 20 жилийн дараа угаасаа энэ усыг эмэгтэйчүүд удирдна. Ягаад гэвэл нөгөө масыг чинь олонх нь өөрөө эмэгтэйчүүд болчоор энэ чинь ингээд дээшгээ пирамидалж явсаар хагаад тэр эрх мэдэл энтерлж бүдэрэн дээр нь ингээд яваад очиж байгаа юм л. Нөгөө талд нь эрчүүдийн үзүүлэлт нь ингээд тасралтгүй унж ирсэн байгаа байхгүй. За ингээд дундаж насалт нь буураад. За тэгээд одоо эрүүл мэндийн үзүүлэлт нь буураад, сэтгэл санаа нь буураад, тэгээд амиа хорлолт нь ихсээл те. Тэгээд нийтлэг толгомдог өвчин юм ихсээл. Одоо эрүүл мэндийн тусламж үйлчилгээг ингээд сувргаар авч үзээд нийт одоо тэг наснаас эхлээд нас барах хүртэл ингээд эмнэлэг тусламж үйлчилгээ авж байгаа үеийг нь харахаар ерөөсө 3хан насн дээр л эрэгтэй эмэгтэй хоёрын ижлэхэн эмнэлэг тандж байгаа байхгүй. Тэр нь 0-оос 1 2 3. Ягаад гэвэл тэр чи өөрөө биш ээж нь авч үзүүлж байгаа байхгүй. Тэгэл тэрнээс эхлээл хөвгүүдийнх багасаал эхэлнэ. Багасч явсаар хагаад тэгээ хамгийн бага эмнэлэгт очны нас бол одоо 30-аас 50 нас. Тэгэхэд ер нь бол яг үндсэндээ хамгийн суур өвчнүүдээ тэр үедээ л эрэгтэй хүн олж авч байгаа байхгүй. Тэгэл 66 дээр очиод нөгөөтгөө үзүүлэхгүй байсаар гал явж явах жишээтэй л болчих юм да. Тэгэхээр одоо яалтгүй одоо манай Алтан зуул эмчийн гаргаж ирж тавьж байгаа энэ яг одоо асуудал болгож ярьж байгаа сэдв бол одоо яалтгүй тулгамдсан чухал сэдв болчихно. Тэгээ уг суурьтай ажиллахаас өөр одоо арга байхгүй. За тэгээд ер нь одоо манай өнөөдрийн подкаст маань энэ хүрээд өндөрлөх гэж байна. Төгсгөлд нь бас одоо яг энэ чиглэлээр сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвийнхэн маань бол бас нэлээд судалгаануудаа хийгээд хариу арга хэмжээнүүдэд төлөвлөөд бас ингэ явж байгаа гэдэг ийм ойлголттой байгаас тэр талаар та болоод бид хоёрын бас асууж чадаагүй хэрнээ энэ дээр бас хэлэх ёстой санаануудыг хэлж өгөөч гэж хүсэж байна. Ер нь дэлхийн эрүүл мэндийн байгууллага бол бид нар чи юу гэж зөвлөдөг вэ гэхээр за энэ амиа оролтыг одоо бууруулахад улс орнууд бас юу хийх ёстой вэ гэдэг юм дээр бас нэг 4 зөвлөмж өгöd байдаг. За энэний нэг зөвлөмж нь юу вэ гэхээр одоо энэ амиа хорлоход хүргэдэг энэ арга хэрэгслүүдийг хязгаарлах гэж. Нөгөөтэйгөр ДЭМБ-ийн одоо дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөж байгаа юм нь хэвлэл мэдээллийн ажилтнуудын хариуцлагатай мэдээллийг хүргэх асуудлыг нэмэгдүүлэх. Яагаад вэ гэхээр одоо та бүхэн мэдж байгаа ингээл Солонгос улсад бол одоо алдартай жүжигчин дуучин тий ингээл өнгөрөхөд тэрийг дагаад бас нөгөө өсвөр үеийнхэн бас дагаж нэмэгддэг гэдэг зураглал харагдаад байдаг тий. Тэгэхээр манай дээр ч гэсэн нөгөө тим кино, тим одоо юу гэдэг мэдээ их тавигдах тусам нөгөө стресстэй, нөгөө хүнд цохилтонд явж байгаа хүмүүст маш их сэтэл болдог гинэ. Тэгэхээр энийг бас багасгах асуудал аягүй чухал гэж хараад байна. За гуравт нь нөгөө бидний хэлээд байгаа энэ залуу үеийнхнийгаа бид нар амьдралд одоо тэнцвэртэй амьдралыг одоо даван туулах, амьдралын энэ олон стрессүүдийг даван туулах тэр чадварт сургах. Бүр хүүхэд байх үеэс нь эхлээд энийг төлөвшүүлж сургах. Эрүүл мэндийн боловсролоор одоо эцэгийнхээ одоо нөгөө парентийн хүмүүжлээрээ бид нар энийг сурахгүй бол нөгөө одоо ёстой нөгөө таны хэлдгээр тэр мөчтгөн шалтгаанаар өнөөдөр
амиа хорлох гэдэг байдал гараад байгаа байхгүй. Тэгэхээр энэ эрүүл мэндийн одоо тэр хичээлүүдэд юу гайгүй сайн заагаасаа гэвэл аливаа зүйлийг одоо өөрийгөө зөв илэрхийлдэг, бусдыг сайн ойлгодог, харилцааны ур чадвартай, мөн одоо зөв шийдвэр гаргадаг, аливаа юмд шүүмжлэлтэй хандах гэдэг одоо life skill гэж ярьдаг. Энэ ур чадварыг хүүхдүүдэд эрүүл мэндийн боловсролоор нь түгээх явдал айгууч байна. За тэгээд дөрөвт нь одоо бид нар ер нь хүн амаа эрт илрүүлж тэр одоо үзлэг онцлогоог ялангуяа сэтгэл зүйн сэтгцийн эрүүл мэндийн үзлэг онцлогоог албан одоо ажил дээрнч тэр одоо эрүүл мэндийн үзлэгээр нь ч тэр илрүүлж онцлох асуудал аюулч болно. Энэ зөвлөмжийг л одоо бид нар сайн дагаж хийж чадах юм бол бид нар энэ одоо юмыг одоо энэ одоо тохиоллыг одоо бууруулах боломжтой гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага үзээд байгаа. За Монгол улс ч гэсэн яг одоо бид нар өнгөрсөн жилүүдэд юу ч хийхгүй л ингээл хүнээ алдаад байна уу гэхээр бас үгүй л дээ. Мэдээж хэрэг одоо цагдаач тэр эрүүл мэндийн байгууллагч тэр ингээл тусламж үзүүлээд байгаа боловч бид нар нөгөө нэгдсэн тийм хамтарсан гэх юм уу те зөвхөн л эрүүл мэндийн байгууллага эрүүл мэндийн тусламж үзүүлээд сэтгэл зүйн зөвлөгөө өгөөд энэ асуудал бас буурах юм биш яа. Өөрөөр хэлбэл энийг одоо хууль зүйн дотоод хэргийн яам, за одоо боловсролын яам, за тэр нийгэм хамгаалал хөдөлмөрийн яам, тэр ажил эрхлэлттэй тэр хүний одоо эрүүл мэндэд ханддаг энэ бүхий л одоо салбарууд бас өөрсдөө хамтарч одоо нэгдсэн тийм одоо юу гэдэг мэдээллийн самтай байгаад за тэгээ энд үүсгэж байгаа шалтгаан нөхцөлийг судлаа тэр гэр бүлийн хамгаалдаг хүүхдийг хамгаалдаг тэр хүчирхийллээ бууруулдаг тэр ажил дээрээ байгаа дарамттай хүнд сэтгэл зүйн сайхан тусламж үзүүлдэг ч гэдэм үү те энэ нийгэм орчныг сайжруулах тал дээр хамтарсан тийм бодлого төлөвлөлт хийж байвал одоо энэ одоо бас айгүй үр дүнтэй байгаа юм. Тэгэхээр ер нь бид нар өмнө нь бол сэтгцийн эрүүл мэндийн арга хэмжээ, сэтгцийн эрүүл мэндийн үндэсний хөтөлбөр гэл маш олон тийм өрцөн сэргийлэх арга хэмжээнүүд хийгээд байгаа боловч доктортой нөгөө үзүүлэлт мэнд буурахгүй байгаа учраас энэ жил бол бид нар яаж байгаа гэхээр ер нь энийг зөвхөн ингээл эрүүл мэндийн яам юм уу эрүүл мэндийн баг эсвэл цагдаа хариуцаад ингээ явахаасаа илүүтэй энийг ингээ засгийн газарт ойлгуулах, засаг барьж байгаа, шийдвэр гаргаж байгаа хүмүүст дуулгах Монгол улсын чинь залуу хүмүүс одоо хойч үе чинь тэр ажил хөдөлмөр одоо эрхлэх насны энэ сайхан залуус маань энэ үйлдэлийг хийгээд байгаа учраас энийг бууруулахад онцгой анхаарал өгөөч. Нэгдсэн бодлогоор одоо хангаад өгөөч. Солонгос шиг, Япон шиг хуулийг гаргаад өгөөч. Дээр нь одоо энэ одоо үндсэн одоо арга хэмжээний хөтөлбөрийг засгийн газрын түвшинд энийг одоо энэ байгууллага дунд нь ингээд шийдээд өгөх юм бол энэ байдал одоо буурах боломжтой гэдэг манай Дэлхийн эрүүл мэндийн байгууллагч тэр за энэ Солонгос, Японы амиа оролтоос урьдчилан сэргийлэх төвүүд ч гэсэн бид нарт өөрсдийн сайн туршлагуудаа ярьж өгöd. Тэгэхээр бид нар энийг одоо хэлцгийн тулд энэ оны одоо энэ 25 онд энэ сарын сүүлээр 9 сарын 29-нд Corporate Convention Center-т одоо энэ амиа оролтоос урьдчилан сэргийлье гэсэн үндэсний одоо уулзалт зөвлөгөө за ялангуяа шийдвэр гаргагч нар зориулсан уулзалт зөвлөгөөний зохион байгуулах гэдэг ингээд байж байгаа. Том ажил болох юм байна. Тийм. Ер нь бол энэ дээр бид нэр юу ярих гэдэг хэрэг энэ олон чиглэлээр ажилдаг, хүүхдтэй ажилдаг, хүчирхийлэлтэй ажилдаг, архи одоо масуултай ажилдаг бүхий л байгууллагууд хамтарч өнөөдөр энийг яаж одоо бүгдээрээ нэгдсэн сангаар бууруулах вэ те. Өнөөдөр эмч ингээд очиод түргэний эмч ярьж байгаа юм л да. Дуудлага үзлээ, нэг хүн орлого хийцэн байна. Бид нар тусламжаа үзүүлээд бид нар цаашаа явчихдаг. Гэтэл бид нар тэр хүнд цааш нь сэтгэл зүйн тусламжид очихын одоо зөвлөдөг, цаашлуулаад тэр хүнийг тэр тусламжинда очисон байна уугүй юу гэдэг одоо нөгөө хяндаг. Тэр систем бид нарт байхгүй шүү дээ. Үзээ тусламжаа үзүүлээд за та ингээд тест системчд үзүүлээрээгээд хайчаад байна. Тэгэхээр бид нар бүр тэр хүнийг ингээд араас нь мөрдөөд тэр тусламжинд нь оруулцдаг л тийм системийг л бий болгоход л хамтдаа зүтгэх хэрэгтэй байна гэдгийг бол бид нар бас ярилцаад байгаа юм. Хэрхэн подкаст сонсогчдоо бас нэлээд хүн сэдвээр бид гурав ярилцлаа. Гэхдээ одоо аливаа хүнд асуудлыг шийдвэрлэхийн тулд ярих хэрэгтэй, анхааруулах хэрэгтэй. Тэр утгаараа бол өнөөдөр энэ дугаарыг бол бас заашгүй хийх хэрэгтэй байлаа. Бидэнтэй хамт зочин хөтлөгчөөр ажилласан уран агчтай маш их баярлалаа. Манай одоо подкастын маань ивент итгэгчээр Mons Cosmetic ажилладаг. Maincast-ийг хүргэхэд Mons Cosmetic хамтран ажиллаа.
Гоо сайхны тэргүүлэх үндэсний үйлдвэр Mons Cosmetic. Тэгээд танд Монсын бүтээгдэхүүний дээжээс бас хэлэх дурсгалж Аа баярлалаа. За бас өнөөдрийн дугаарт одоо биднэрт энэ асуудлаар мэдээлэл өгч цаг зав гаргаж орсон эмчтэй маш их баярлалаа. Танд бас Монсын За баярлалаа. дурсгая. За ингээд өнөөдрийн маань дугаар ер нь амиа орлолт энэ асуудал биднэрт хэрэг тулгымцсан асуудал бол одоо хамгийн гол нь энэс яаж урьсан сэргийлэх вэ гэдэг тухай ярилцлаа. Анхаарч сонссон та бүгдээ баярлалаа.